Дараагийн бичлэгтээ тавтаа морил. За би өнөөдрийнхөө бичлэгээр та бүхэндээ 12 сарыг хэрхэн сэтгэл зүйн хувьд тогтвортой, энерги өндөртөө өнгөрүүлэх вэ гэдэг тухай хуваалцъя гэж бодож байна. За тэгээд бүтэн сарны тухай бас хуваалцъя гэж бодож байна. 12 сарын 5-нд өглөөний 8 цаг 13 минут 14 минутын орчимд Монголын цагаар бол 7 цаг 14 минут гэсэн үг шүү дээ. Энэ удаагийн бүтэн сар маань Эхрийн ордонд байрлаж таарж байгаа. За тэгээд энэ оны сүүлийн бүтэн сар гэдэг утгаараа энерги маш хүчтэй бүтэн сар байгаа. Дээрэс нь бас давхар нөгөө будын буцалтын үе яг таарж байгаа. Эдгээр зүйлүүдийн давхцал гэдэг маань ерөөсөө энергийн нөлөө маш өндөр байгаа учраас бид нар ч гэсэн ер нь бол өдөр тутмын амьдралд за тэгэл сэтгэл зүй бүх зүйлд ингээл нөлөө нь бол байсаар л байгаа гэсэн үг. Яг энэ үед ер нь өөрийнхөө яарсан, твдсэн, тийм бухимдсан сэтгэл зүг илүү их анзаарч өөрийгөө ер нь илүү тайван, чимээгүй байх, доктортой байх тэр тал дээр анхаарах хэрэгтэй гэсэн юм зөвлөмж байгаа. Тэгээ будын буцалтын үед ер нь хүн хоорондын харилцаанд маш их үл ойлголцол санал зөрөлдөх зөрчилдөөн гарах магадлал их өндөр байдаг гэж үздэг юм байна л да. Тэгэхээр энэ бүтэн сарны энергийн үед болохоор тэр зүйлийг буцааж ингэж засаж залруулах боломжтой цаг үе гэж бас хэлж байгаа юм билий. Тэгээд дээрэс нь амьдралд гаргах том шийдвэр байх юм бол өөртөөгөө ярилцаад эргэж нэг хараад за дахин бодох шаардлагатай бол бодоод яг энэ цаг үед шийдвэрээ гаргаж тодорхой болгох юм бол бас үр дүн ч гэсэн сайхан байна гэсэн юм бас зөвлөмж байгаа. За тэгээд цаашлаад илүү дардан явах боломжтой ч гэдэг юм уу. Тийм учраас яг энэ удаагийн бүтэн сарны түлхүүр үг гэд хэлэхээр гэр бүл гэж байгаа. Тэгээд тогтвортой байдал, өөрийгөө хайрлах, за тэгээд гой сайхан сэтгэл зүгээ ер нь бол бусдтайгаа ингэж хуваалцаж өгөх гэж байгаа байхгүй юу. Тэгээ өөрөөр хэлэх юм бол ер нь бол яг гол поинт нь гэр home гэж гарч ирж байгаа. Нэг талаараа бид нар чинь гэртээ ирлээ гэдэг нэг тийм дулаахан гоё дотн мэдрэмж төрүүлэх тийм түлхүүр өгнөдтэй байгаа байхгүй юу. Гэр гэдэг маань яг бидний амьдарч байгаа гэрийг хэлж болж байна. За яг бидний дотор байгаа нөгөө өөрийнхөө мөн чанар руу буцах, би гэдэг хүн яг хин юм бэ гэдэг рүүгээ буцах тэр мэдрэмжийг ч гэсэн хэлж болж байгаа байхгүй юу. Яагаад бүтэн сарны тухай бас эхлээд ярих болсон гэхээр нөгөө тогтвортой байдал, за тэгээд миний өнөөдрийн ярих нөгөө 12 сарыг хэрхэн тогтвортой өнгөрүүлэх вэ гэдэг сэдвтэй бас жоохон уялдаа холбоотой байсан учраас эхний хэсэгт нь хэлье гэж бодсон. Тэгээд Эхрийн ордонд байрлаж байгаа бүтэн сар учраас мэдээж Эхрийн ордны түлхүүр өгөөч гэсэн байгаа харилцах, ярилцах гэх мэт өөр бусад зөндөө олон ер нь бол түлхүүр өгнүүд байгаа ч гэсэн онцгойлон энэ нөгөө аятаа тухтай, амар тайван, тогтвортой, за тэгээ ерөөсөө өөр лүгээ буцах, гэрлүүгээ буцах гэдэг энэ гоё түлхүүр өгнүүд бол илүү давмгаалж байгаа юм билээ. Нэг жилийг бид нэр тойроод буцаал яг хаана байх ёстой гэдгийг маш сайн бодох ёстой. Ийм л цаг үе юм болов уу гэж би бас бодсон. Дээрэс нь бас ингээл бид нар чинь хүмүүс ингэж байгаа юм чинь би ч гэсэн ингийн гэдэг ч юм уу За хүмүүс нэг иймэрхүү хандлагатай байгаа юм чинь би ч гэсэн энийг л дагая даач гэдэг юм. Ингээд нэг тийм хүмүүсийг ингийн тгий гэхээр бид нар дагаал яг нэг олноо л дагая гэдэг нэг тийм сэтгэл зүйтэй ерөнхийдөө бас байгаад идэг штэ Тэгэхээр өөрийнхөө яг юу хүсэж яамаар байгаа яг тэр жинхэнэ мөн чанараа олж мэдэх маш чухал цаг үе гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ өөрийгөө олж мэдсэн цаг үе дээрээс за тэгээд дараа нөгөө сэтгэл зүгээ тогтвортой байх гэх юм бол бүр хамгийн гоё тийм мэдрэмж төрөх юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу. Хонтоно ваташи това гэлтэй өөрөөсөө асуух яг үнэхээр би гэдэг хүн яг юу мэдэрч байна, яамаар байна. За хэнийг уучлах юм, хинт гомдсон байгаа ч гэдэг юм уу энэ зүйлүүдийг өөрөөсөө ингээд асуугаад өөрийнхөө мөн чанар руу буцах юм цаг үеийг хэлээд байгаа юм болоо да гэж би бас бодсон. Тэгээд бид нэр ингээл өдөр бүр яг үнэндээ маш их зүйлээр ингээл уг нь бол хүрээлүүлж идэг маш их хүмүүсээр ингээл хүрээлүүлж идэг. Тэгтэл бид нэр өөрсөндөө байгаа тэр хүрээлүүлж байгаа бүх зүйлээ ингээд үн цэнийг нь мартцсан байдаг гэх юм уу. Өдөр болгон л тэр байж байгаа учраас тэрэндээ бүр ингээд дасчихсан байдаг. Тийм учраас ерөөсөө
тэр нь ингээ яг үүндээ маш гоё дүүрэн жаргалтай амьдарч чадах зүйлүүд байгаад байгаа боловч талархаж чаддгүй ч гэдэг юм уу тийм ингээ бидний амьдралд одоо нэг жоохон эргэж бодоод ингээд өөрсөндөө дүгнэлт хийх зүйлүүд маш их байдгийм байна гэж бодож जैन. Тэгээд хүн төрлөختөнд ер нь л ингээл уурлах, хэрэлдэх за тэг ямар нэг юм ингээл бусдаас шаардах гэдэг зүйл ер нь л бол байгаад идэг ийм зан чанар байж байгаа байхгүй юу. Ингээл харахаар улам илүү ихийг хүсэж идэг ч юм уу. Эсвэл өөрийнхөө өнөөдрийн амьдрал сэтгэл дундуур байнгут би ийм юмэрэн чи ингэсэнгүү намайг ингэж өгсөнгүү гэдэг юм. Ингээл тэрнээсээ болоод ерөөсөө өөрийгөө стресстүүлээд байдаг юм. Ингээл нэг зовоод авах зүйл байхгүй байгаа юм шиг мөртөл тэрийгэ зовлон болгоод идэг ч юм уу. Ингээл зөндөл олон зүйлүүд харж ийн л да. Тэгэхээр л тэр нь одоо юу гэдгийг одоогийн байгаа амьдрал нь ингээд бүр яг өдөр бүр тийм байсаар байгаад нэг бодлын бүр тэрэндээ маш их дасчихсан. За тэгэнгүүтээ тэр нь маш их дасчихаар хүнд ямар мэдрэмж төрдгийг хэр нэг тийм уйдгартай, завтай тийм мэдрэмжүүд ер нь бол төрөд идэг юм байна л да. Тэгэхээр л нөгөө цаанаасаа өөр юм ирж хайдаг. За тэнгүүт нөгөө уурлах, гомдлох гэдэг юмнууд өөртөөгөө ярилцаж ажиллаагүй учраас хамгийн түрүүнд нь ингэж гарч ирж идэг ч гэдэг юм уу Тэгээ ингээд уялдаа холбоотой байдаг учраас хүн чинь ерөн тэр марчдаг шүү дээ гэдгээ нэг эргэж өөрийгөө цэнэглээд хүн чинь ер нь мартдаг амтэн шүү дээ. За тийм бол би одоо юуг мартсан байна гэдгээ нэг эргэж бодоод за тэгэхээр амьдралынхаа нөгөө гоё талархах сайхан зүйл хажууд байгаа хүмүүсийнхаа надад ийм гоё зүйл хийж өгч байсан шүү дээ гэдгийг нь эргэж нэг бодож анзаарах цаг үе гэж бодоод байна. Тэгэхээр ингээд нэг дэргэд байгаа хүмүүсийнхаа гоё тийм зүйлүүдийг энэ маань нэрээ тэр үед надад нэг ингэж өгч байсан шүү дээ ч гэдэг юм уу тэр найзтайгаа энэ цаг тэр цаг үед ямар гоё ингэж нөхөрлж иваач гэдэг юм уу. За миний хан чинь надад нэг ийм зүйл хийж өгч байсан шүү дээ ч гэдэг юм. Ингээл тийм нэгнийхээ маш гоё зүйлүүдийг эргэж нэг санаад тэгээ ингээд өөртөөгөө ярилцаад талархах зүйлээ анзаарч эргэж бодоход хүний нөгөө энерги гэдэг чинь угаасаа цаанаасаа гоё ингэж сэргэж ирж идэг. Тэрийгэ дагаад нөгөө гоё зүйл бодохоор сэтгэл хүртэл гоё тайвширч ирж идэг. Тийм болохоор бүтэн сарны энергийг ашиглаад өөрийнхөө сэтгэл зүйг тэгж доктортой болох тал дээр бас ажиллахын зэрэгцээгээр одоо 12 сард 5 зүйлийг ингээд өөртөө хийж өгөх юм бол улам илүү бас өөрийнхөө энергийг тэр хичээрээ доктортой байлгаж сэтгэл зүгээ доктортой байлгаж чаднаа. За тэгээд тэр доктортой сэтгэл зүйтэйгээ бид нар шинэ оноо ухтаж чадах юм бол 2026 он маань илүү одоо сайхан жил болох боломжтой гэдэг ийм зүйлүүд байгаа учраас бас бүтэн сарны тухай оруулъя гэж бодсон. Тэгээд 12 сард бид нар яг ямар 5 зүйлийг хийгээд гэрийнхээ за тэгээд өөрийнхөө энергийг сэргээж ер нь бол нэг тийм гол төвтэй хүнд нэг төв гэж байдаг шүү дээ тэрнээсээ ганхгүй ингээд өнгөрөөж чадах юм бэ байж чадах юм бэ гэд хэлэхээр нэгдүгээрт бол одоо энийг бол дандаа л ер нь хэлж байгаа хүн болгон бас хэлж иж магадгүй хэрэггүй зүйлийг хаях гэж байгаа. Тэгээд хэрэггүй зүйлийг хаях гэдэг нь бол ер нь эд тогшрол сэтгэл зүй доторх хэрэггүй зүйл за тэгээд таарахгүй хүн гэдэг юм уу ерөөсөө маш олон зүйлүүд байгаа шүү дээ тэр бүгдийгээ ингээд орхих хаях цэгцлэх гэсэн үг байна. Тэгэхээр ингэснээр яад юм хэр гэрийн энерги бидний доторх энерги сайжраад тогтохгүй муу зүйлээс бид нарыг ингэж хамгаалж өгч идэг юм маш хэрэгтэй зүйл байгаа байхгүй юу. Тэгээ би бол ер нь 11 сарда багтаагаад цэвэрлэгээ гэдэг зүйлийг маш сайн хийсэн. За тэгээд гэр доторх одоо олон жил хэрэглэхгүй ч юм уу ингээд бүр орхицсон зүйлүүдээ хаяхыг хайж янзлаад ингээд маш гоё скришта гэдэг юм уу одоо гоё мэдрэмж төрөөд байгаа. Энэ бол бид нарт хийх ёстой маш хэрэгтэй зүйлийн нэг. Тэгэхээр нэгдүгüрт гэж аана хэрэггүй зүйлээ хайж орхих зүйлээ орхих хэрэгтэй гэдэг. За тэгээ хоёрдугаарт нь болохоор болох зүйлийнхээ листик гаргах гэж байгаа. Энэ жил одоо юу гэдгийг 2025 оноо бид нэр эргэж хараад за би одоо нэг энэ жил одоо ямар зүйл надад одоо болох хэрэгтэй байваа гэдгээ бодож үзээд жишээ нь одоо орой унтахын өмнө ингээл байнга утсаа яг үдсээр агаад ингээд цаг оройтод унтдаг ч юм уу тэгвэл яг би энийгээ болоод орой эрт унтдаг болъё ч гэдэг юм уу. Эсвэл одоо ингээл ямар ч зориггүй одоо Японд бол ер нь харьцангуй бага л байдаг л да. Гэхдээ Монголд бол ингээл ямар ч зориггүй ууж иддэг уулзалт ингээл зөндөө байдаг штэ Тэгэхээр тэрэнд ингээд очихоо багасгах ч юм уу тэрийг болгох ч гэдэг юм уу
тийм зүйлүүд ч гэсэн бас хүнд маш их одоо чөлөөт цаг, өөртөө зориулах цагийг бас гаргаж өгдөг. Тэгээд хитрхи их оройтч иддэг бол хитрхи их оройтч иддгээ ойлгох ч гэдэг юм уу. Ер нь боли гэвэл одоо маш олон зүйлүүд л байгаа байх. Тэгэхээр тэдрийнхээ одоо листийг гаргаад, жагсаалтыг нь гаргаад тэгтээ за энийг би нэг эдэн сараас болно ч гэдэг юм уу. Энийг одоо нэг сараас болно ч гэдэг юм уу. Энийг бол яг маргаашнаас болно ч гэдэг юм уу. Ингээд бас хугацаа өгөөд үзүүлэх зүгээр юм болов уу гэж бодож байна. Шууд бас бүгдийг нэг доор ингээд болно гэдэг чинь ер нь өөртөө бас дарамт өгдөг учраас баг багаар ингээд болоод явах юм бол илүү үр дүнтэй байхаа гэж бодож байна. Тэгэх юм бол эх жилийн үдийд бас өөртөө бид нэр улам илүү ингээд би чадсан байж тээ гэдэг гоё урам өгч чадах юм болов. Энийг бол хийгээд үзээрэй. За тэгээд Японы нэг үг гэдэг Жикан но цукай ката кайруто жинсэйга каваро гэж үг гэдэг. Тэгээд цагийг одоо хэрхэн яаж ашиглах гэдгээ ингээд өөрчилж чадах юм бол хүний амьдрал тэрийг дагаад өөрчлөгддөг гэж байгаа юм утгатай үг байхгүй. Тэгэхээр ерөөсөө бид нэр цагаа маш зөв ингээд зарцуулж өөрчилж ингэж өөртөө хэрэгтэйгээр одоо тохируулж чадах юм бол бидний амьдрал ч гэсэн дагаад ер нь бол өөрчлөгдөх боломжтой гэсэн үг. Тэгээд хит их өөрийгөө золиослдог өөрийн одоо зан чанарын хувьд ямар зүйлүүд байна те. За миний нэг ийм зан чанар байгаад идэх юм да. Энийгээ ер нь болиич гэдэг юм уу. Маш олон зүйл байгаа штэ хүний дотор. За тэгээд 3 дугаарт нь болохоор ухамсартайгаар өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирдах, тогтворжуулах гэж байгаа. За энэ ухамсартайгаар гэж хэлж байгаа нэг учиртай. Тэгээд бид нар чи ухамсарлахгүйгээр ингээл маш их сэтгэл хөдлөлөө гаргаж идэг тий. Тэгэхээр тэр тоолондоо ингээд өөрийгөө ухамсарлаад би одоо яг ингэх гээд дэшүүгээд ухамсартайгаар өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирдах, тогтворжуулж сурах гэсэн үг. Энэ нь нөгөө хүний энерги тогтвортой байхад юусэн маш чухал зүйл. За энийг бол би бүр мэдэрч байгаа. Тийм болохоор амархан уурлал, амархан уйлал, амархан гомдоол ингээл ерөөсөө ингээл нэг савлаад байж идэг сэтгэл зүй байдаг штэ тий. Тэгэл ингээл юмлаар шаналал ингээл зовоол яарах твдэх гэдэг ч гэсэн бас энэнд ордог. Ерөөсөө хүний сэтгэл зүг маш тогтворгүй болгодгийн шинж. Тэгэхээр ийм шинж одоо тогтворгүй сэтгэл зүй байгаад ах юм бол хүний энерги дагаад бас маш тогтворгүй болдог. За тэгээд сэтгэл зүй ингээд тогтворгүй ахаар яадгийн хүний нөгөө өдөр тутмын амьдрал хандах нөгөө хандлага хүртлээс ингээл бүүн юу гэдгийг сөрөг байгаад ингээд маш олон буруу үр дагаврууд гараад идэгюм билээ. Эргэн тойронд байгаа орчин, за бусад хүмүүсийн хандлага, үг үйлдэлгээд ямар ч зүйлд аль болох ач холбогдол өгөхгүй байж чаддаг болох юм бол аяндаа бас хүний сэтгэл тайван болоод тогтвортой сэтгэл зүй бүрддэг юм шиг санагдаж байна. Тийм болохоор уурлах гээд байх юм бол за тэгээ санаа зовох гээд байх юм болж гэдэг юм уу те. Ер нь бол тэр үед гол нь ухамсартайгаар би яг ингэхэд байгаа юм биш үү. За одоо нэг гүнзгий амьсгалаа авъя гэдэг юм уу. Ингээд өөрийгөө удирдах тэр чадварыг суулгах хэрэгтэй гэж байгаа. Тэгээ сэтгэл хөдлөл тогтвортой байх тусмал хүний энерги бол ерөөсөө маш сайн тогтвортой тогтун байж өгдөг. За тэгээд энэ дээр бас нэг юм хэлэхэд өглөөний 5 минутыг ер нь бас тэгж амар амгалан тайван ингэж байлгах 5 минут болгоод гүнзгий амьсгал аваад за тэгээд нэг одоо хөнгөн стретч хийгээд өөрийнхөө биед эрэхтэнд одоо хараад талархаж баярлаад ингээд амар амгалан тийм тайван 5 минут болгоод ингээд өнгөрөөчих юм бол яг тэр өдөр бас хүний сэтгэл ч гэсэн зөөлөн 50 мэдрэмжтэй өнгөрөөдөг юм шиг санагдсан. Үргэлж босдог цагаасаа 5 минутын өмнө босоод өөртөө ингээд зориулаад гарах юм бол тэр өдөр бол ямар ч гэсэн өөр үйдэг нь бол мэдрэгдсэн. Өглөөний цайгаа бас тухтай уух гэдэг ч гэсэн их чухал санагдаад байдаг. Тэгэхээр ерөөсөө л хүний тархинд янз бүрийн бодол орж ирээл ч юм уу те. За тэгэл жоохон яарч сандрах гад байдаг ч юм уу. Тэгээд нэг бухимдах гад байдаг ч юм уу. Тим үе ингээл тогтворгүй үе ингээл хүнд ер нь бол байнга л ингээд эргэлдэж идэг штэ тий. Тэгэхээр л ерөөсө тэр үед л бид нар ухамсарлал гүнзгий амьсгал аваад тэгээд анхаарлаа одоо нөгөө амьсгалтай хандуулаад л ингээл байдаг болчих юм бол аажмаар хүний сэтгэл зүй тогтвортой болоод ирдэг. Тэгээ бүр болохгүй байвал бичих арга гэж байгаа тий. Тэгэхээр ерөөсө энэ зүйлийг заавал энэ 12 сард гэлтэхгүй ер нь цаашид ч гэсэн хийгээд дадал болгоод сурчих юм бол бид нэр харьцангуй бас
доктортой сэтгэл зүйтэй байж чадах байх гэж бодож байна. За тэгээд дөрөвдүгээр нь болохоор 12 сар ч бас их гоё сар шүү дээ тий. Янз бүрийн баяр гоё зүйлүүд болдог. Тэгээ хүний бас энергийг маш сайн ингэж гоё өндөр байлгаж өгч идэг нэг сэтгэл зүйн нэг гоё зүйл бол догдлол гэдэг зүйл байдаг. Тийм болохоор шинэ жилд оролцох ч юм уу тий гоё арга хэмжээнд очих ч юм уу гацтайгаа уулзах ч юм уу ямар нэгэн гоё тийм хөгжилтэй зүйл хийх сэтгэлээ догдолтой байлгах төлөвлөгөө гаргах гэсэн үг. Монголд бол шинэ жил зөндөө болж байгаа юм чи ажлын шинэ жил болно гэл ингээл догдлол гоё байдаг шүү дээ тий. Тэгэхээр тэр догдолж баярлж байгаа сэтгэл зүг өөртөө ингээд дүүрэн байлгаж чадах юм бол бас хүний энерги ингээд өндөр байгаад бидний сэтгэл зүй дагаад бас гоё болж идэг гэсэн юм зүйл байгаа. За тэгээд тавд нь мэдээж байнга яригддаг зүйл байгаа талархал. Гандон ороод ингээд талархаж болно. За тэгээ боломжгүй бол ер нь агаар салхинд зогсож жоод за бүр одоо хотоос гарах боломжтой бол уул устай газар очиод ингээд талархаж болно. За тэгээд талархахдаа хин нэгний ачаар тий бусдын ачаар орчлын ертөнцийн ачаар ер нь бусад бүх зүйлийн ачаар би гэдэг хүн ийм байна гэдэг тийм талархлыг хэлүүл бас илүү их зүгээр юм болов уу гэж бодож байна. Тэгээд бид нар чи ер нь зөндөө их зүйл ингээл хүсээлээдэг, хүсэл нь барагддггүй. Энэ удаагийн энэ талархал дээр бол ганданд очихдоо бид нар ерөөсөө хүсэл хэлэхгүйгээр зөвхөн талархал хэлнэ гэсэн юм зүйл байгаа. Одоо тийм юмтай болмоор байна, ийм юмтай болмоор байна гэж бодхоос илүү бид нар өөрсдөөсөө гаргаж ийж буцаад бас тийм зүйлүүд орж ирдэг гэж үг байдаг шүү дээ. Тэгэхээр бид нар баярлаа гэдэг үгийг хэр их гаргаж чадна тэр чинээгээрээ буцаад бас баярлаа гэж хэлэх зөндөө зүйл бид нарт буцаж орж ирнэ гэж бодож байна. Энэ зүйлийг бол би яг бас үнэн гэж боддог. Тийм болохоор бид нар амнаасаа бусдад хэр их баярлаа гэдэг үгийг гаргаж чадчихээн тий. Тэгэхээр буцаад ч гэсэн бид нарт тэр баярлаа гэдэг үгийг хэлэх гой боломжууд, гой зүйлүүд ингээл орж ирэл юм гэсэн үг байхгүй. Тэгээ хүслийн жагсаалт гэхээсээ илүү ер нь бол талархлын жагсаалт бас гаргаад үзээрэй. Жишээ нь одоо турмаар байна гэж бид нар боддог шүү дээ тий. Турмаар байна гэдэг чинь болохоор нөгөө хүсэж байгаа зүйл болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр тийм биш. 2026 онд эрүүл хооллож өөрийнхөө биеийг хайрлаж сурч байна ч гэдэг юм уу тий. Тэгээд ингээд хайрлаж сурч байгаадаа баярлж байна ч гэдэг юм уу. Ингээд нөгөөх маань талархал болоод явчихж байгаа. Тэгтээ бас цаагаараа нөгөө турахыг хүсэж байгаа гоё бие бас бүтээх гэдэг шүү дээ. Тэгээд 12 сарыг та бүхэн маань хамгийн гол нь маш гоё доктортой сэтгэл зүйтэй, доктортой энергитэй, за тэгээд тайван дүлгөөн өөрлөгөө чиглэсэн сэтгэл зүйтэйгээр өнгөрөөгөөрэй гэж хэлмээр байна. Тэгээд 12 сарын 12, 12 сарын 22, 12 сарын мэдээж 31 чинь бас талархдаг өдөр байгаа. Энэ өдрүүдийн бас энергийн давтамж бас өндөр гэж яригддаг. Тэгээд яг энэ үеүүдэд бас боломж гарвал бичлэг хийж оруулъя гэж бодож байгаа. Гэхдээ чадахгүйсэн ч гэсэн одоо өнөөдрийн ярьсан 5 зүйлийг хэрэгжүүлээд бас сэтгэл зүгээ маш гоё доктортой байлгах боломжтой шүү гэж хэлмээр байна. За тэгээд үргэлж бичлэгийг маань сонсож, урам хайрлаж дэмждэг та бүхэндээ маш их баярлалаа. За тэгээд өнөөдрийнхөө бичлэгийг энэ хүртэл сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая.